За манай аудитын газар энийг зүгээр анхаарчвал энийг ийм дунд шатны удирдлагууд төр хийдлүүд яваад илээ. Аймгийн төлөөлөгч нар орон нутгийнхаа төсвийг баталдаг. За тэгэнгүүтээ тэр баталсан төсвөөсөө өөрсдийнхөө компаниар орж тендер авдаг. Бүр яг энэ аймгийн төлөөлөгчийн нэр дээр байгаа компани баг. Тэр компаниараа өөрийнхөө баталсан төсвийг өөрөө орж тендерээ гүйцэтгэдэг. Тэгээ энэ ер нь аудитын хуулинд байдаг юм уу байдгүй юм уу? За ер нь энэ бол нэлээд том ашиг сонирхлын зөрчил яваад. Тэр энэ дээр одоо би нөгөө дүгнэлтэнд танилцж амжаагүй байгаа учраас энэ дээр гарсан дүгнэлт мөглөлт байгаа юугүй юу? Асуултын хугацаа өнгөрцөн. Гэхдээ манайхан ер нь бол дунд шатанд ийм маш их завхарлууд явж байгаа. Тэгээ энэний тод жишээнүүд бол байгаа. Бүр жишээгээр байгаа. Тэгээ энэ дээр манай аудитынхаа анхаарч байгаарай л гэж хэлэх гэсэн.